За нийслэл Улаанбаатар хотын нийт эзэмшлийн зам талбай дээр хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор за зорчих хэсгийн 1-р инэн дээр түр буюу удаан хугацаар зогсохыг хориглосон газар тээврийн хэрэгслээ тавьсан тохиолдолд бол холдуулах чөлөөлөх арга хэмжээг бол авч ажиллаж байна. За иргэд маань яг одоо Гудам замын хөдөлгөөнд оролцож байхдаа энэ зам бол сөрөг хөдөлгөөнтэй 2 инээ зам. 1-р инэнд нэгээ тээврийн хэрэгслээ орхичдаг. За ингээд бусад хөдөлгөөнд оролцогч нарт хэвийн аюулгүй саадгүй зорчих нөхцөл боломжийг хязгаарлаж байгаа зүйл байгаа. За мөн дээрээс нь явганы зам боржур давуулаад явганы зам дээр гаргаад тээврийслээ тавьчихдаг. За эдгээр зөрчлийг бол цагдаагийн албаагч нар бол чөлөөлөх ажил арга хэмжээг бол үүштэйгээр зохион байгуулаад явж байна. За өдөртөө ер нь бол нэг 200-аас 300 орчим тээврийн хэрэгслийг за түр буюу удаан хугацаар зогссон хориглосон газар зөрчлийн тухай хуулийн 14-7-гийн 35-ийн нэг дэх заалтаар 21-р тургуулын арга хэмжээг бол тооцож ажиллаж байна. За мөн дээрээс нь иргэд маань өөрсдөө яг одоо энэ явганы зам дээр тээврийслээ тавьсан, за мөн одоо бусдын хөдөлгөөн хаасан, явганы гарцан дээр тавьсан тохиолдолд захимаар зөрчлийг илгээх бүрэн боломжтой болсон. За өдөртөө бол 300-аас 400 орчим зөрчил зам хөдөлгөөний удирдлагын төв рүү иргэд маань одоо илгээж тухайн зөрчлөөр одоо зөрчил гаргасан тээврийслийг эзэмшигчдэр бол гэрээгээр тургуулж очиж байна. За одоо яг бол албаагч нар маань яг энэ 1-р инийг чөлөөлж байна. Энэ бол ерөөсөө сөрөг хөдөлгөөнтэй 2-ыг нэ урсах ийм нөхцөл байдал байна. Гэтэл ингээд тээврийн хэрэгслээ 1-р инээнд ингээд чөлөөтэй ингээд тавьснаас шалтгаалаад энийг тойрж гарах за мөн эсрэг урсгалаас ирж байгаа тээврийн хэрэгслтэйгээ ингээд зохиомжтой төвжирэл саатал бий болж байгаа асуудлууд цагдаагийн байгууллагад бол одоо бүртгэгдээд байгаа. Энэ зүйлийг тасан зогсоож иргэдийг аюулгүй түргэн шуурхай зорчуулах чиглэлээр зорчих хэсгийн 1-р инээ буюу түр буюу удаан хугацаар зогсохыг хориглосон газар тээврийн хэрэгслээ тавьсан тохиолдлоос чөлөөлөх арга хэмжээг үүштэйгээр хэрэгжүүлээ явж байна. 6 дүүргийн яг одоо туслах замууд дээр байна. Одоо жишээлбэл инх тайвны өргөнчлүүдээр бол харьцангуй их. Яг одоо инх тайвны өргөнчлөөс хоошоо одоо жишээлбэл Баянгол оруулах юм бол 3-4-р хороол руу өсөх тийм ээ модны 2-ын зам дээр тавьж байна. За одоо яг 1-р хороол буюу хоошоо өнрийн гудамж руу орох яг энэ хэсэг дээр ингээд 1-р инээнд нь тээврийн хэрэгслээ тавьж байгаа зөрчлийг бол нийтлэг гаргаад байна. Энийг цэвэрлэх, за иргэдийг аюулгүй түргэн шуурхай зорчуулах чиглэлээр яг одоо нийт эзэмшлийн зам талбай 1-р инээн дээр чөлөөлөх арга хэмжээг нийслэл хотод одоо замцтай албаагч нар үүштэйгээр хэрэгжүүлээ явж байна. Одоо ингээл за нэг үе бодвол тээврийн хэрэгслийн одоо зогсоол бол хангалттай болсон. Хамгийн гол нь иргэд маань зогсоолоо тавихгүй нь одоо та бүхэн яг энэ харж байгаа бох тийм энэ төлбөртэй зогсоол. Төлбөртэй зогсоол нь богино эргэлттэй л байдаг. Иргэд тээврийн хэрэгслээ тавилаа, ажлаа үзлээ буцаа гарав. Өдөржингөө орхихгүй тийм ээ. Тэр байдлаар одоо энэ зогсоол бол хоосон байгаа байхгүй юу? Энд одоо маш олон машин зогсох боломжтой байтал ингээд бусдын хөдөлгөөн хаагаад зогсчих. Энээс шалтгаалаад эргүүлээд осол аваар гарах эрсдэл бий болох гэдэг. Тэгэхээр иргэд маань бас замын хөдөлгөөний дөрөв нөгөө талаас их хотын соёлтой байгаа ч гэдгийг зөвлөж байна.